За ингээд хүндэт түн шүү дээ. Энэ үдшийн мэндийг хүргэе. Та бүхэндээ мэдчилж байгаадаа баяртай байна. Өнөөдөр цаг гаргаад ороод ирсэнд маш их баярлалаа. За ингээд бүгдээрээ одоо яг 10 цаг өнгөрч байгаа учраас эхэлцгээе. Өнөөдөр та бүхэндээ бид энэ тансаг зэрэглэлийн longevity artistry гол сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн хүмүүс танилцуулах вэ гэдэг талаар мэдээлэл хүргье. За өнөөдөр бид Монгол улсын зах зээл дээр энэхүү бүтээгдэхүүн цувралаараа цогцоороо гарсанд нь баяр хүргэмээр байна. За үүнтэй холбоотойгоор бид нэр мэдээлэл хүргэх гэж байна. За үүнээс гадна энэхүү бүтээгдэхүүний хөнгөн бүтэцтэй нөхөн төлжүүлэх тос нөхөн сэргээг үйлчлэхдээ нүүрний хөнгөн бүтэцтэй тос бүхий л улсуудад гарсанд баяр хүргээд за үүнтэй холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. За энэ бол одоо ерөөсөө тансаг зэрэглийн өндөр зэрэглийн чанартай ийм гол сайхны бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүндээ хэрхэн ажиллах талаар та бүхэнд мэдээлэл хүргэх болно. За бага зэрэг техникийн мэдээллүүдийг хүргэе. Казах, Киргиз, Монголиан гэсэн товчууд байгаа. Тийм учраас та бүхэн орчуулгаа сонсох бол аппликейшнээр байна уу, одоо компьютераар байна уу, Zoom дээр орчуулгын сувгаа сонгоно гэж хэлмээр байна. За мэдээж хэрэг казах бол казах хэл, киргиз гэдэг нь киргиз хэл, монголиан гэдэг нь монгол хэлний орчуулга байгаа. Тэгээд зөвхөн орчуулгаа сонсохын тулд та original audio одоо унтраах гэсэн сонголт хийж болно. Тэгсэн тохиолдолд арын фон дуу явахгүй зөвхөн таны орчуулгын сувгийн үндсэн одоо дуу явах юм байна. За хэрвээ та iPad болон гар утсаас холбогдож байгаа бол 3 цэгдээр дарж болно. Эсвэл дэлгэрэнгүй, подробны зэрэгэд биччихсэн байж байгаа. За тэнцэн дараа сонгож болно. За эсвэл Zoom-д бас орчуулга буюу translation гэсэн хэсэг байгаа. За тэр товчийг дараад тэгээд хүссэн хэлээ сонгох боломжтой. Өнөөдөр бид орос, казах, киргиз, монгол хэлээр 4 хэлээр одоо вебинараа хүргэх болоо. За та бүхэн маань орчуулгын сувгаа сонгоод баталгаажуулаарай. Ингэснээр синхрон орчуулга өөрийн сувгаар хүлээн авах боломжтой юм аа. За хэрвээ та бүхэн аппликейшнээр биш одоо өөр браузераар ороод ирсэн бол харамсалтай нь орчуулга сонсох боломжгүй. Тийм учраас та бүхэн Zoom-ыг аппликейшн байдлаар суулгаад сүүлийн одоо Zoom-ыг суулгасан байх ёстой юм аа. За намайг Зарина гэдэг бүгдэнд нь энэ өдрийн мэндийг дахин дэвшүүлье. За бүгдээрээ вебинарынхаа турш идэвхтэй байхыг хүсэж байна. Бүгдээрээ асуултаа чатанд дэлгээгээрэй. Асуултанд бас хариуллаад чатанд бичээрэй. Бид маш сайхан амьд харилцаа өрнүүлсэн, яриа өрнүүлсэн, идэвхтэй харилцан яриа бүхий вебинараа явуулахын тулд та бүхэн оролцоотой байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд буруу асуулт гэж байдаггүй. Тийм учраас та бүхэн сонирхож байгаа бүхий л асуултуудаа бичээрэй. За магадгүй өмнө та бүхэн хэрэглэгч үйлчүүлэгчдэд энэхүү гол сайхны бүтээгдэхүүнийг танилцуулахад тулгарсан асуулт байж болно тийм ээ. Тэр талаараа бас асуух боломжтой шүү. Үүнээс гадна асуулт хариултын хэсэг бол яг одоо вебинарын төгсгөл хэсэгт байгаа. Төлөвлөгдсөн байгаа. За манай эксперт мэрэгжилтнүүд болон манай менежерүүд яг та бүхний одоо сонирхсан асуултуудад тусгаалan хариулах болно. Мөн яг энэ вебинарын үеэр магадгүй та ямар нэгэн интернетийн асуудлаас болоод юм уу одоо энэ Zoom-ээсээ гараад явчих магадгүй. За эсвэл одоо интернет удаан учраас түр гацаж магадгүй тийм ээ. Тэгэд асуудал байхгүй та эргээд ороод ирээрээ. Вебинар руугаа эргээд ахаад холбогдох боломжтой юм шүү. За өнөөдөр энэхүү вебинараар бид нэр 60 гаруй минут ярилцах болно. Илүү одоо оролцоог дэмжсэн, та бүхний асуултанд хариулсан за ийм сонирхолтой байдлаар явуулахыг бодох болно. Юун төрөнд бид Artistry Longevity бүтээгдэхүүний онцлог давуу чанаруудын талаар мэдэж авна. Яг энэ гол сайхны арьс арчилгааны бүтээгдэхүүн хэнд зориулагдсан гэдгийг олж мэдэх болно. Тэгээд арьсны мэрэгжилтэн хүнээс асуултаа асуух боломжтой.
Үүнээс гадна үйлчлүүлэгч хэрэглэгчтэй харилцахад ямар асуулт, эргэлзээ төрж болох вэ? Түүнд яаж хариулах вэ гэдэг талаар мэдэх болно. За намайг Зарина гэдэг би Amway Central Asia бүсийн түншүүдийн сургалт хариуцсан менежер байна. Өнөөдөр надтай хамт Mirwest Tire оролцож байна. Гоо сайхны бүтээгдэхүүний брэнд менежер байгаа. За үүнээс гадна Жанара Сейдказинова бас бидэнтэй хамт байна. Artistry брендing хараад бус мэрэгжилтэн зөвлөх. За тэгээд арсны эмч мэрэгжилтэй хүн байгаа. За сайн байцгаана уу хүндэт түншүүдээ. За ингээд бид эксперт мэрэгжилтний дахин танилцуулъя. За энэ бол Artistry брендing хөндлөнгийн хараад бус мэрэгжилтэн байгаа. За интегратив буюу урьдчилан сэргийлэх анагаах ухааны баталгаажсан мэрэгжилтэн эмч байгаа. За тэгээд арсны мэрэгжлийн эмч. За ийм мэрэгжлийн хүнээс өнөөдөр бүгдээрээ мэдлэг мэдээлэл авах нэ. За ингээд та бүхэн энэхүү чатанд өнөөдөр энэхүү вебинарын үеэр юуны талаар мэдэж авмаар байна. За магадгүй илүү их дэлгэрэнгүй мэдээлэл, шинэ онцлог, инсайт мэдээлэл, эсвэл гоё бүр шинэлэг мэдээлэл, за эсвэл өөрөө арьс арчлахтаа анхаарах зүйлс гээд юуг сонсохыг хүлээж байна. Энийг чатанд бичээрэй. За чатанд бүгдийг нь мэдэж авмаар байна гэж бичсэн байна. За мөн мэдлэг олж авмаар байна гэж бичсэн байна. За мэдлэг, онцгой мэдээлэл, за бүгдийг нь л мэдэж авмаар байна гэж бичсэн байна. За үүнээс гадна бүтээгдэхүүн брэндтэй итгэх итгэлийг олж авмаар байна гэсэн байна. За маш их баярлалаа. Бид нэр бүгдээрээ хичээх болно. За мэдээж хэрэг энэ бүтээгдэхүүний онцлог давуу чанаруудыг мэдэж авмаар байна гэсэн байна. Үүнээс гадна Архангельск хотоос мэдчилж байна. Бүгдийг мэдэж авмаар байна гэсэн байна. За мэдлэгтэй болмоор байна. Үүнээс гадна бусад брэндүүдтэй харьцуулахад давуу чанаруудыг мэдэж авъя гэсэн байна. За ингээд түншүүдийн зүгээс хэрэглэгчдтэй хэрхэн энэ бүтээгдэхүүнийг санал болгох вэ гэдэг аргачлалыг мэдэж авъя гэсэн байна. За энэ бүгдийг бид нэр та бүхэн зориулаад бэлдсэн байгаа. За юун түрүүнд Mirwest үгээ шилжүүлье. За эхлээд энэ брэнд бүтээгдэхүүн болон цуврал бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүргэх болно. За сайн байцгаана уу? За намайг сайн сонсож байгаа бах гэж бодож байна. За асуудал үүсвэл чатанд бичээрэй. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Энэхүү сайхан Алматай хотод бас их сайхан дулаахан үдэш тохиож байна. Бүгдээрээ сайхан хаврын энэ дулаан үдэш уулзаж байгаадаа маш их баяртай байна. Юун түрүүнд Монгол улстай баяр хүргэмээр байна. Энэхүү бүтээгдэхүүнийг цуврал бүтээгдэхүүн болгож цогцоор нь зах зээл дээр хүлээж авсан худалдаанд гаргасан та бүхэндээ баяр хүргэе. За бусад бүх улсуудтай хөнгөн бүтэцтэй нөхөн сэргээх үйлчилгээтэй тосыг худалдаанд гарсан явдалд баяр хүргэмээр байна. За та бүхэнд гэж хэлэхэд Artistry Longevity гэдэг энэ бүтээгдэхүүний талаар энэхүү вебинар сургалтыг 12 дугаар сард бас бид та бүхэн зориулж явуулсан билээ. За гэхдээ дахиад нэг тийм ээ энэ бүтээгдэхүүний талаар онцлог, чанар яг бусад бүтээгдэхүүнээс югаараа ялгаатай давуу талуудыг за манай чигшүүлэх болон шин хичээллээр хангах үйлчилгээтэй тоснуудын ялгаа гэд энэ бүхний талаар тайлбарлаж өгөхөөр дахин нэг удаа вебинар зохион байгуулж байна. Ялангуяа Монгол улсад бүх бүтээгдэхүүн нэвтрээд байгаа учраас үүнтэй холбоотойгоор бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе гэж зорьсон юм. Тэгээд хүмүүст илүү амжилттайгаар энэхүү бүтээгдэхүүнийг санал болгох тэрхүү боломж бүрднэ. За ингээд юун түрүүнд бүгдээрээ вебинараа мэдээлэлд оръё. За энэ коллекц цуврал бүтээгдэхүүн гинтэл нүүд ирэмхийн доор гараад ирээгүй. За энэ бүтээгдэхүүний ард бүтэн 20 жилийн туршид явагдсан шинжлэх ухааны үндэслэл бий. Энэ удаан хугацаанд дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны хүрээлэн гүйцэд хамтарч ажиллаж шинжилгээ судалгаа хийсэн ийм их ажил бий. Компанид хувьд манай эрдэмтэд мэрэгжилтний хувьд эрүүл урт наслах гэдэг энэхүү зүйлд их анхаарч эхэлсэн. Бид эсийн төвшөнд
судалгаа хийж гисэн зүгээр ч нэг эс удаан амьдраа зогсохгүй яг эрүүл эс хэрхэн урт хугацаанд эрүүлээрээ амьдрдаг вэ гэдэг энэ зүйлийг судлах одоо гол зорилготой байсан. Ингээд 20 жилийн туршид судалгаа шинжилгээ хийсэн нь үр өгөөжөө өгсөн. За ингээд энэ компанид урт удаан хугацаанд байгаа хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа бах. Яг энэ төрлийн бүтээгдэхүүний хувьд 3 дахь бүтээгдэхүүн нь болж зах зээл дээр нэвтэрч байгаа бүтээгдэхүүн. За өмнө нь бид манай зах зээлд зориулж ийм төрлийн гол сайхны бүтээгдэхүүнийг санал болгож борлуулж байсан. За манай бүтээгдэхүүнүүд яг эсийн түвшинд хүрч ажилдаг, үр өгөөжөө өгдөг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. 2008 онд манайд илүү митохондрийн үйл ажиллагааг дэмжих буюу яг бидний эрчим хүчээр хангадаг эрхтэнцрийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн бүтээгдэхүүнийг санал болгодог байсан. За 15 он гэхэд бид эсийн энерги нөхөн төлжилт за яг циркадын хэмнэл буюу хоногийн хэмнэлт эсийг хэрхэн шимт хичээлээр хангах вэ гэдэг талаас нь харсан шийдэл болсон бүтээгдэхүүнүүдийг санал болгож ирсэн. За тэгвэл өнөөдөр орчин цагт эсийн ирч хүч болон түүний өсөж хөгжих болон өгчих хүртэлх бүхий л үйл явцад хэрэгцээ шимт хичээлээр хангах энэ одоо шийдлийг санал болгох бүтээгдэхүүнийг та бүхний гарт хүргэж байна. За энэ бүхэн чинь эсийн түвшинд нөлөөлж байна гэдэг чинь бидний гадна төрөхөд бас шууд нөлөөгөө үзүүлнэ гэсэн үг. За энд бас нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Бид шинэ энэхүү бүтээгдэхүүний найралгаа гаргаж авсан. Энэ бүтээгдэхүүнийг бид ганцхан одоо бүтээгдэхүүн болгож одоо гаргаж ирээгүй. За нийт энэ цуврал буюу 4 бүтээгдэхүүний одоо цогцоор нь санал болгож байгаа шүү дээ. За энэ 4 бүтээгдэхүүн эсийн урт удаан эрүүл одоо амьдрах гэсэн энэ шийдэл болсон бүтээгдэхүүн байгаа. За энэ бүтээгдэхүүнүүд хаанаас одоо урам зориг авч эхэлсэн бэ гэд одоо түүхэн эхлэлийг нь харах юм бол их сонирхолтой түүх бий. За энэ тосны бүр гадна савлгааны дизайн хүртэл их одоо гоёмсог байгаа. За яг энэ дизайны арт хүртэл маш сонирхолтой түүх бий. За манай Nutrilite брендийн үүсгэн байгуулагч Карл Рембог гэргээдээ зориулж, эдиттэй зориулж одоо ийм сайхан бүгжийг бол бэлэглэж байсан. За тэгвэл та бүхэн мэдэж байгаачлан анхны одоо гол сайхны бүтээгдэхүүн маань бас эдит гэх түүний хайрт гэргийн одоо нэрийн доор гарч байсан. За ингээд энэ сайхан хайрын түүхийн гэрч болсон ийм одоо дизайн загвартай бүтээгдэхүүн юм аа. Тэгээ та бүхэн харж байгаачлан Карл Ремборг гэргээдээ бэлгэлсэн ийм сайхан очир эрдэн бүгчний одоо ижил харагдах үз ийм дизайн гоёмсог загвартай ийм гол сайхны бүтээгдэхүүн байгаа юм аа. За ингээд дараагийн нэг слайд байна. За refill буюу солидог запас блок бий. За энэ бол маш чухал бас хэлэх ёстой зүйл. Яагаад гэхээр өмнө нь яг тансаг зэрэглэлийн ийм гол сайхны бүтээгдэхүүнд солих блок гэж запас байгаагүй. За одоо орчин цагт ийм шийдэл санал болгож байгаа нь маш сайн эдийн засгийн хэмнэлттэй. За үндсэн савлгаа дизайнтай бүтээгдэхүүнийг нэг удаадаа худалдаж аваад цаашдаа та бүхэн үүнийг хаях шаардлагагүйгээр нөгөө солидог запас блокийг нь нэмж худалдаж аваад үндсэн савнда хийгээд ингээд цэнэглээд ашиглаад авах юм боломжтой юм аа. Ингэснээр байгаль дэлхийд ч гэсэн хог хаягдал бага үүсгэх буюу экологийн ийм шийдэл болж байгаагаараа давуу талтай. За энэ ч яаж солидог блокуудыг авч салгаж бас байрлуулдаг вэ гэдэг заавар зураг байна. Тэгээ энэ презентац дээр та бүхэнд маш ойлгомжтой харуулсан байгаа. За ер нь л хүмүүст маш ойлгомжтой байдлаар
хийж өгсөн учраас зүгээр ер нь хүн одоо аяндаа өөрөө ингээд ойлгомжтойгоор солиод явахын боломжтой савлгаатай байгаа. За энэ бүтээгдэхүүний талаар та бүхэн асууж тодруулах зүйл байвал чатанд бичээрэй. За ингээд би одоо эксперт болох Жанарада үгээ шилжүүлье. За Жанарад эхний одоо слайдыг нь гаргаад үгээ шилжүүлье. За сайн байцгаана уу? Та бүхэн маань намайг сайн сонсож байгаа эсгээ чатанд бичнэ үү? За та бүхэнд би сайн сонсогдох нэг чухал байгаа шүү. За бүгдээрээ сайн сонсож байна гэж бичсэн байна. Маш их баярлалаа. Елена баярлалаа. Бүгдээрээ чатанд сайн бичсэн байна. За та бүхэндээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр цаг зав гаргаад ороод ирсэн та бүхэндээ баярлалаа. Орж ирж амжаагүй хүмүүс маань дараа нь бичлэгийг сонсож боломжтой. За эхлээд онлайн хэсэг сонсох нь зүйтэй. За юун түрүүнд бидний эсэнд юу тохиолддог вэ гэдгийг харъя. За ингээд энэ бүхнийг яагаад энэ бүтээгдэхүүний үндэс болгож шийдэт болгож оруулсныг бүгдээрээ авч үзэх болно. За тэгээд эсийн урт эрүүл амьдралыг дэмжснээр бидний гадна төрхөд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг харъя. Эс гэдэг чинь өөрийн гэсэн бас амьдралын мөчлөгтэй байдаг. Нийт 3 шат алхамтай байдаг. Эхлээд эс үсч хөгждөг. За үүний дараагаар өсөж одоо ториндог буюу оргил үе байдаг. Үүний дараагаар үхчихдэг байна. Тэгэхээр яг бидний хүний амьдралтай адилхан төрдөг, дараа нь өсөж хөгжөөд том болог, нас бид гүйцэдэг. Үүний дараагаар хөгшрөөд үхэгждэг байх тийм. За тэгээд энийг бол адаптоз гэдэг. За тэгвэл бид энэ бүх үйл явцад буюу энэ бүх мөчлөгтөө шаардлагатай шим тэжээлийг эсэд өгч байх нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл эсийн одоо насжилт гэж авч үзвэл бид нар аль үед нь ямар шим тэжээлээр хангах вэ гэдгийг маш чухал байдаг. Тэгэхээр бид гадна төрхөндөө одоо үрчлээ үүсгийг харж байгаа бол тухайн үрчлээний эсрэг тийм ээ уян хатан чанарыг нэмэгдүүлэх, за арьс унжсан байгааг жишээлбэл бол одоо арьсны унжилттай тэмцэх гэдэг энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг шүү дээ тийм ээ. За тэгвэл дараагийн бас нэг одоо гэрийн арьс арчилгааны хандлага байдаг. За энэ болохоор яг энэ урьдчилан сэргийлэх гэсэн ийм хандлага байгаа. За би яг урьдчилан сэргийлэх буюу альва одоо зүйлийг тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлдэг ийм аргачлалыг барьж авдаг шинжлэх ухааны мэрэгжилтэн хүн. За үүгээрээ ч одоо энэ хандлагад ихээхэн одоо энэ хандлагыг ихээхэн баримталдаг. За тэгвэл манайд яг энэ урьдчилан сэргийлэх энэ хөгжрөлтөөс урьдчилан сэргийлэх маш олон шийдэл бүхий бүтээгдэхүүнүүд Artistry брэндээс санал болгодог. За тэгвэл эсийн ямар функцууд байдаг юм бэ? Эсийн яг одоо арьсны эс гэхлээр юун түрүүнд биднийг шим тэжээлэр энэ бид одоо шим тэжээл гэдэг энэ ойлголтыг авч үзэх ёстой. Гэр арчилгаанд бид өглөө оройдоо заавал 2 удаа арьсаа шим тэжээлээр хангах ёстой. Бид нар чинь яг өөрсдөө нөгөө арьсаа өөртөөгөө зүүрлэх юм бол өсгөж болохгүй шүү дээ тийм ээ. Бүр одоо өсөөд харагдтал нь жишээлх юм бол ингээд шим тэжээлээр хангахгүй яваад аж болохгүй. За тэгэхээр шаардлагатай шим тэжээлээр хангахгүй яваад ахлаар арьс нөгөө сааралддаг тийм ээ, өнгөө алддаг, гунцдаг, ганцдаг гэдэг ийм асуудлууд үүсдэг шүү дээ. Тийм учраас арьсаа өдөрт 2 удаа маш сайн шим тэжээлээр хангах шаардлагатай. Эс өөр ингэсэн амьдралын мөчлөгтэй гэсэн шүү дээ тийм ээ. Яг түүнтэй адилхан бидэнтэй адилхан эсүүд хоорондоо харилцаж мэдээлэл солилцож байдаг. За тэгвэл бид саяхан дерма архитект гэдэг энэ одоо бүтээгдэхүүний талаар авч үзсэн шүү дээ тийм ээ. Манайд фибробласт гэдэг коллагеныг үйлдвэрлэдэг, нийлэгжүүлдэг эс байдаг гэж ярьсан тийм ээ. За тэгвэл энэ коллагеныг нийлэгжүүлэхэд энэ мэдээлэл хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл эс хоорондоо харилцаа холбоо үүсээд коллаген одоо ялгаруулаа гэдэг ийм дохио өгдөг байх нь л дээ. За тэгвэл энэ дохиог өгдөг эс бас бидэнд хэрэгтэй байдаг байх нь. Хэрвээ яг өнөөдөр энэ вебинар шиг бид нар интернетгүй, мессенжергүй ямар ч харилцаа холбоогүй мэдээлэл солилцохгүй байсан бол ямар нэгэн офлайнаар ч гэсэн уулзалт явагдахгүй байсан бол өнөөдрийн энэ уулзалт явагдахгүй шүү дээ тийм ээ. За өнөөдөр тухайлбал
бүгдээрээ хоорондоо холбоотой байгаагийн ачаар энэ тэдэн цагт яг ийм сэдвийн ийм уулзалт болно шүү гэд ингээд маш сайн мэдээлэл дохио авчихсан. Ингээд ороод ирчихсэн мэдээлэл аваад сууж байна шүү дээ. Тийм ээ. Яг тэрнтэй адилхан эс хооронд маш сайн одоо мэдээлэл солилцдог байх хэрэгтэй. За ингээд мэдээлэл солилцоо алдагдах юм бол биднэрт коллаген дутагдана. За тухайлбал одоо омега нийлэгжилтэнд дутагдана гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд одоо бие махбодод тухайлбал шим тэжээл дутаад байна, гиалуроны хүчил дутаад байна, коллаген дутаад байна гэдэг тэр дохиог одоо өгч чадахгүй болчихно гэсэн үг. За ингээд өгч чадахгүй учраас одоо эдгээр зүйл дутагдаад эхэлдэг. За тэгвэл арьс одоо бидэнд бас дохио өгч байгаа нэг зүйл нь юу гэхээр арьс таталтай, хуурайших одоо ийм одоо байдлаар бидэнд дохио өгч байдаг. Ингэснээр арьс надад энэ зүйл дутагдаад байна гэдэг энэ одоо зүйлийг хэлж байгаа гэсэн үг шүү. Үүнээс гадна нас нэмхийн хэрээр стресс эсвэл одоо иш дэшээ нисээд эсвэл ачаал өндөртэй байгаагаар одоо арьс маань уян хатан чанараа алдаж байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн амьдралын тэрхүү эрч хүчээ алдаж байдаг гэсэн үг. За тэгэхээр митохондри буюу эрчим хүчээр биднийг хангадаг ийм одоо эрх тэнцэр байдаг гэсэн шүү дээ, тийм ээ. За тэгвэл бас нэг гиталаза гэдэг ийм зүйл байдаг. За тэгвэл гиталаза болохоор эсэлтэлтээс эсийг хамгаалж байдаг. За тэгвэл бид эсэлтэлтээс эсээ хамгаалснаар урт эрүүл одоо наслах эсүүдтэй байж чадна шүү дээ. За тэгвэл үүнийг одоо бас ялгархад анхаарах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр бид арьсаа шим тэжээлээр хангаж сайн арчилснаар эдгээр функцүүдийг нь хангаж өгдөг байх нь. За үүнээс гадна арьсаа бид нар хамгаалснаар, арьсаа арчилснаар арьсны эс бүрээ урт эрүүл одоо наслахад нь тусалдаг байх нэ. За тэгвэл энэ эсийн насжилтын үед аль үед нь ямар одоо чухал бодисууд хэрэгтэй байдаг юм бэ? Ямар чухал шим тэжээл хэрэгтэй байд юм бэ гэд хараад үзье тийм ээ. За тухайлбал эс төрч өсөх тийм ээ. Энэхүү эс мэдлэх үед арган ургамлын үүдэл их чухал байдаг. Үүнээс гадна апунцик кактусын ханд их чухал байдаг. За яг эдгээр ургамлын ханд болон үүдэл эс нь бидний эсэнд чийгшлийг хадгалж байдаг. Үүнээс гадна маш сайн ийм уян хатан чанарыг хадгалж байдаг ах нэ. Энэ ургамлуудад яг арьсны эсэд нэн чухал хэрэгтэй шим тэжээлийн бодисууд агуулгадж байдаг. За арган ургамлын үүдэл эсэнд яг дерма буюу арьсны одоо өнгөн үед хэрэгтэй шим тэжээл байдаг. За тэгвэл яг манай бүтээгдэхүүнд эдгээр ургамлын үүдэл эс болон хандууд агуулгаддаг. За бид нар бусад одоо зах зээл дээрх гой сайхны бүтээгдэхүүнийг судлаж үзэхэд яг энэ арган ургамлын үүдэл эсийг бол агуулдаг бүтээгдэхүүн байхгүйсэн. За үүнээс гадна дараагийн алхам болохоор эс үржиж одоо нас бид хүрдэг гэсэн үг шүү дээ. За тэгвэл теломер гэдэг нэг ойлголт байдаг. За эс бол тодорхой тоогоор өсөж үржиж байдаг. За энэ болохоор limit Hayley гэдэг ийм ойлголт байдаг. Бид нэр өмнө нь бас вебинараар ярьж байсан. Эс тодорхой тоогоор өсөж үржиж байдаг. За тэгвэл эс яг энгийн эрүүл дэнхээтэйгээр цааш өсөж үржихэд теломер гэдэг энэ зүйлийг уртаар нь хадгалах нь чухал байдаг. Тэр теломер гэдэг таглаа шиг зүйл нь одоо илүү урт байхдаа эс эрүүл байхад нөхцөлийг бүрдүүлж байдаг. Хэрвээ тэрхүү теломер ингээд богиносод эхлэх юм бол тухайн эс эсэлтэлтийн стресст ордог. За эсэлцэн эс буюу эрүүл бус, энгийн ердийн бус эсүүд ингээд нүхэнд одоо үржиж эхэлдэг гэсэн үг шүү. За тэгвэл бид нар яг энэ үед буюу эсийн өсөж хөгжих үед нь ямар шимтгийлэлээр хангах ёстой гэвэл растропша буюу толбод арцаахаа цэцгийг одоо хандаар
шимт хичээлээр хангах ёстой байдаг. За та бүхэн энэ Nutri-Cert гэдэг стандартын энэ баталгаажуулах бичгийг яаж авдаг талаар судлаж үзэх боломжтой. За энэ стандартын баталгаажуулах бичгийг авахд маш өндөр шаардлагыг хангах ёстой байдаг. Яг ямар газар ургадгийг, ямар орчинд ургасан, за үүний дараагаар хураалтын явц ямар байсан. За тэгээд хураагаад ханд гаргаж авах явц гэдэг ч юм уу бүх зүйлийг хянаж баталгаажуулсны үндсэн дээр энэхүү ургамлын шимт бодисыг баталгаажуулсан стандартын баталгаажуултыг олгодог байх нь. Хэрвээ аль нэг үе шатад алдаа доголдол гарах юм бол маш хурдан энэхүү стандарт баталгаажуултыг хураагаад авчихдаг. За тэгвэл ийм өндөр шаардлага хангасан толбод ард заахан хандыг агуулдаг байх нь. За үүнээс гадна оливын навчийн үүдэл эсийг агуулж байдаг. За тэгвэл бид арсын аваад үзэх юм бол маш олон судас маш нарийн судас гихчлэн маш олон судсууд байгаа шүү дээ, тийм ээ. За тэгвэл илүү арсны өнгөн талд болохоор маш нарийн бичил ийм судсууд байдаг бахан. За тэгвэл яг энэ бичил нарийн судасны цусан хангамжийг маш ихээр сайжруулдаг ийм үр нөлөөг энэ оливын навчны үүдэл эс үзүүлдэг байх нэ. За тэгвэл энэ Artistry Longevity бүтээгдэхүүн яг ямар бүсгүйчүүд ер нь хинт хэрэглэхэд тохиромжтой вэ гэдээ аваад үзье, тийм ээ. За тэгвэл ерөнхийдөө бүх үр нөлөө бүхэл үйлчилгээг нь аваад үзэх юм бол бүх хүмүүст тохиромжтой ийм бүтээгдэхүүн байгаа. За юун түрүүнд ирээдүй, тийм ээ, арсныхаа ирээдүйн сайн сайхан байдалд анхаарч байгаа хүн болгонд санал болгох боломжтой. Бид нар арсандаа түргэж хэрэглэж байгаа өдөр тутамдаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүндээ анхаарах ёстой байдаг. Энд бол бидний ирээдүйдээ арсандаа оруулж байгаа хөрөнгө оруулалтчуудаа, тийм ээ. Бид нар яг л эрүүл мэндэд анхаарч байгаа адилхан, тийм ээ. Тухайлбал бид зөв сайн хоол идээд явах юм бол урт удаан эрүүл мэндийг хадгалах боломжтой. Фаст фуд буюу түргэн хоол идээд явах юм бол бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй шүү дээ. Яг үүнтэй адилхан бид нар хөрөнгө оруулалт байдлаар арсандаа бас хандах ёстой юм аа. За тэгвэл Artistry Longevity цуврал бүтээгдэхүүнд ямар шинэ орц найрлагууд орсон бэ? За энэ болохоор толбод ард заахаа. За энэ уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Лифтинг буюу өргөх үйлчилгээтэй. За үүнээс гадна маш хүчтэй антиоксидант хамгаалалт үйлчилгээтэй. За та бүхэн чөлөөт радикал гэд мэдэж байгаа. Өдөр тутам хорон бүрт манай бидний арсанд энэхүү чөлөөт радикалууд нөлөөлж, тийм ээ, бидний арс руу дайрч байдаг шүү дээ. Тэгвэл тэдэнтэй тулалдаж бидний арсыг хамгаалдаг антиоксидантаар баялаг байх нэ. За үүнээс гадна ретинол гэдэг энэхүү витамин А болохоор арсыг урт удаан хугацаанд залуугаар хадгалах ийм үр нөлөөтэй байдаг. За тэгвэл ретинолын хүчил яг энэ дерма хэсгийг маш сайн уян хатан байлгах ийм үр нөлөө үзүүлдэг. За тэгвэл эпидермисийн өнгөн хэсэгт байгаа үхэгчсэн арс, тийм ээ, энэ эвэрхий арс нь болохоор ингэж нөгөө арсыг тэнэгэр харагдуулдаггүй, маш их ийм овон тоовгоор үүсгдэг учраас ийм өрчлөөцөн, за бас өнгөө алдсан, ганцсан ийм харагдуулдаг байхan л тэ. За тэгвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр анти-эйж буюу хөгшрөлтөөс эсэргээлэх ийм маш сайн үр нөлөөг авах боломжтой байх нэ. За энэ ч бас гардения цэцэг, оливын навч болон арган ургамлын үүдэл эсийг агуулсан байдаг. За энэ маш олон үр нөлөөтэй байдаг. За ер нь коллагены бүтэн системийг үйл ажиллагааг нь дэмждэг. За бидэнд зөвхөн коллагены нийлэгжилтэд нөлөөлөө зогсохгүй гиалуроны хүчлийн нийлэгжилтэд бас маш сайнаар нөлөөлдөг байх нэ. За коллаген чинь болохоор арсны тэрхүү уян хатан чанар,
залуу чанар болон одоо тэнэгэр байдлыг одоо хангадаг шүү дээ. Back to. За энэ чатад дуу муу сонсогдож ийн гэж байна. За бусд нь сайн сонсогдож ийн гэж байна. За эхотой нинэ. За ерөнхийдөө бол дуу сайн сонсогдож ийн гэж байна. За би яг уу ямар ч байсан микрофондоо арай ойртож байгааг яриад үзье. За үргэлжлүүлээ. За гардиня буюу юу? Мэлэрэг цэцгийн үүдэл эсн коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. За үүнээс гадна бидний бид коллагенаас ялгардаг. Бид нар ч өөрсдөө коллагенаа ялгаруулдагаас гадна коллагеныг иддэг бас тэр нэгдлүүдийг ялгаруулж яадаг. За жишээлх юм бол за ер нь бол та нар мэдж байгаа те гиалуроны хүчил гэж яадаг. Гиалуронидаса гэдэг бас нэгдэл байдаг. За энэ хоёр нь хоёулаа бидний бид ялгарч яадаг. Яг үүнтэй адилхан коллаген, коллагенаса гэж байдаг. Тэгэхээр коллагенасагийн нийлэгжилтийг бид нар багасгах ёстой байгаа даа. Бид нар коллагены хэмжээг ихсхийг хүсэж байгаа шүү дээ. Тэгтэл генээс хувьд бидний бид коллагенасаа маш ихээр ялгараад байдаг. Энэ нь биеийнхаа өөрийн коллагеныг идээд байна гэсэн үг. За бас цагаан за ер нь бол хошууд бох гэж бас нэг юм ургамал бүтээгдэхүүнд орсон байна. За бидний арьсчин өөрөө юм амьдралтай байгаа шүү дээ. Өглөө хамгийн гол нь арьс маань яг хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. За энэ дуу байхгүй гэж хатад ичээд байна. Зарим хүмүүс хувьд техникийн асуудал ах шиг байна те. За ойлголоо та нарын ер нь бол бичиж байгааг ойлгож ийн уншиж ийн. За би бас жоох удаа ярихгүй бол нөгөө орчуулга явж байгаа учраас бас тэрийг ойлгох нь бас зөв юм байна. За тэгэхээр ямар ч байсан хошууд бух нь яг л одоо бидний арьсны химнэлийг хэвийн горимд оруулж өгдөг. Бид нар чинь одоо ингээд өглөөдөө ингээд арьсан харах юм бол арьс маань хамгаалтын үүрэг гүйцэтгэж байгаа. Өдөртөө бол дархлааг дэмжих үүрэг гүйцэтгээд байна арьс маань. Ер нь бол бидний бид олон төрлийн физиологийн процесс явагдаж байгаа тийм үү. Өглөөдөө бид нар одоо ингээд хамгаалж яадаг. Оройд нь болохоор нөхөд төлжүүлэх процессыг дэмжиж байх ёстой. За олив арганы үүдэлс гэдэг харах юм бол ер нь бол дандаа тэр хялгасан судсыг багсагдаж гэдэг юм хөгшилтийн эсрэг одоо тэр үүр нөлөөтэй байдаг гэсэн. За арьсыг яг ингээд гэрэлтүүлж өгдөг ийм нөлөөтэй байгаа. За үүнээс гадна цэн цэцэг агуулгадж байгаа. Энэ болохоор арьсыг илүү ийм дүүргэж өгдөг, унчхаас сэргийлдэг, бас зарим тохиолдолд антиоксидант нөлөөтэй байдаг. За бас жапоника гэдэг навчны ханд байгаа. За энэ навчийг Японд бас за хүчгүй мөнхийн ургамал за урт наслалтын ургамал гэж бас нэрлэдэг. Тэгэхээр яг энэ навчны үр нөлөө нь арьсанд яаж нөлөөлдөг гэхээр коллагены нийлэгжилтийг дэмждэг байгаа. Коллагены эсийг хамгаалалтаар хангаж байдаг. Үүнээс гадна Жапоника навчны ханд нь эс бүрийн тэр амьдралын одоо циклийг урт тусгаж өгдөг. За энэ чинь бүр теломер нөлөөлж яах гэсэн үг. Ер нь бол энэ ургамлын нэгдэл нь нөгөө нэг тагнуудыг одоо хамгаалаад байна гэсэн үг те. Тэр ингээ тэр богисохгүй тэр эсийн амьдралын одоо циклийг гормыг ингээд удаан хугацаанд хадгална гэсэн үг. За нөгөө нэг богино хугацаанд амьдраад ингээд өвчөөд байх биш те, айл болох удаан хугацаанд амьдрах боломжийг олгож байна. За чаг мөгний ханд. За одоо биохакингийн хувьд яриад байгаа шүү дээ. Чаг мөг хэрэглэх юм бол те арьс их сайхан харагдана гэд. За энэ ч болохоор бид нэр за чаг мөгийг илүү үр дүнтэйгээр ашиглаж байгаа. Гаднаас хэрэглэх биш, яг арьсны одоо яг ингээ гүн төвшөнд одоо нөлөөлөх байдлаар бүтээгдэхүүнд оруулсан байгаа. За чаг мөг нь арьсны митохондрийн
үйл ажиллагааг сайжруулан чөлөөт радикалуудаа тэмцэн мөн арсны өнгө төрхийг дэмжиж өгнө. Үүнээс гадна арсны бүхий л үйл ажиллагаа функцийг дэмжиж өгч байгаа. За энэ бас кофеин гэд орц байна. Ер нь бол яг зовхны тосонд кофе агуулгадж байгаа. За зовх маань маш нэмгэн арьстай 0.2 мм. Тийм учраас нэмгэн учраас хөгшрөлтийн шиж тэмдэг маш хурдан илэрдэг. Ер нь бол яг нүдний энэ дотор энэ нугалмыг харах юм бол тийм үү. Тинч маш ийм их нарийнхан хялгасан судснууд байдаг. За тэгээд нас ахын хэрэг яг тэр хялгасан судснууд ингээд өргсөөд ингээд нүд юм хөхөрцөн юм шиг харалцсан юм шиг харагдуулаад байдаг. Тэгэхээр кофеин агуулсан зовхны тос маань яг энэ хялгасан судснуудын цусан хангамжийг сайжруулад за арай юм цайвар өнгө төрхийг бий болгодог. За хэрв яг юм нүдний эргэн тойронд зовхин ингээд хөхөрж байгаа ингээд арай бараа харагдаж байгаа асуудал байдаг бол та өглөө босоод ингээд толгиныхоо урд ингээд зовхоо ингээд чимхээд үзээрэй. Чимхээд тавихад тэр яг хөхөрсөн өнгө ингээд байхгүй юм шиг болчихж байгаа. Гэхдээ энэ болохоор түр зүрийн хугацаа учраас кофеинаар бас ингээд цариулах боломжтой байна. За үүнээс гадна гексапептид гэдэг бас нэг юм нэгдэл байдаг. За энэ болохоор юм тусгай пептид байгаа. За энэ пептид нь арсанд яаж нөлөөлдөг вэ гэхлээр жижиг хялгасан өвчлөөнүүдийг тэнэлгэж өгдөг. Ер нь бол анти-эйж бүтээгдэхүүнүүдийн хамгийн дуртай нэгдэл байгаа. Ер нь бол маш хурдан үр нөлөө өгдөг. Бид нар тэгээд арьсаа яг юм дотроос нь туяаруулсан байдлаар харуулдуулахыг хүсдэг шүү дээ. Тийм учраас яг тэр нөлөөг өгдөг байгаа. Үүнээс гадна 24 каратын алт болон очир эрдний комплексыг бас агуулсан байгаа. Ер нь бол маш үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд байгаа тийм үү. Тэд нар яг юм алтыг орцондоо агуулдаг нь ямар учиртай бэ гэхээр арьсыг туяаруулж харагдуулах гэдэг, гэрэлтүүлж харагдуулах гэдэг. Тэгэхээр та нар longevity бүтээгдэхүүнийг хэрэглээд бас яг энэ үр нөлөөг өөр дөр ажигласан байж болно. За одоо арай юм хялбар ойлголтууд руу шилжиж. За онлын хэсгээ ер нь бол ярьчлаа тийм үү. За нөхөн сэрэх үйлчилгээтэй нүүрний тос байна тийм үү. За өтгөн тос маань ер нь бол хуурай нэмгэн арснуудад их тохиромжтой. Ер нь бол арсыг тижээх шаардлагатай үед маш сайн тохирж байгаа. За энэ өтгөн тос нь болохоор нилээд юм зузаан бүтэцтэй. Гэхдээ ингээд түрхлээгээд ингээд маск түрхсэн шиг зузаан байхгүй. За хэрэг та нар энэ тосыг худалдаж аваад хэрэгэлсэн бол за яг ер нь бол 9-р сард ингээд аваад хэрэгэлсэн бол яг тэр үед ингээд арьс арай хураашиж эхэлдэг те. Яг юм бол гадаа хураашж гин гадаа ингээд салхитай болж гин хүүтэрч гин те. Яг тэр үед арьсыг ингээд тижээж өгөх хэрэгтэй байдаг. Тэр үед яг энэ тосыг түрхсэн бол үнэхээр сайхан юм өр нөлөө бас гарах байсан баха. За ер нь бол ингээд гадаа хүүтрээ дотор халаалттай болоод тэгэхээр арьс хураашдаг тийм үү. Яг тэр үед ийм өтгөн бүтээстэй тосоо дүрхээд явбал зүгээр. За энэ нүүрний тос маань бүх төрлийн арьсанд тохиромжтой. Гэхдээ та нар маань ер нь бол өөрсдийнхөө арьсыг тодорхойлоод сурчсан байгаа учраас ер нь бол яг хизээ ямар тосоо хэрэглэж явах вэ гэдгийг бас ойлгож байгаа хэрэг. За ингээд бид нар ингээд судалгаанууд хийхэд за энэ тосыг хэрэглэхэд арсны коллагены ялгарал 41%-аар сайжирсан гэдэг юм үр дүн гарсан байгаа. Гэхдээ энэ ч та нар маань юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр нэг удаа түрхэд энэ үр дүн гарахгүй. Бид нар урт хугацааны үр дүн ярьж байгаа. За нөхөн сэргээх үйлчилгээтэй. За нүүрний тос маань ер нь бол хөх туянаас хамгаалж яадаг. За ер нь бол бид нар яг энэ бүтээгдэхүүнийг түрхэд хөх туянаас өөрсдөө хамгаалах ч гэсэн
За энэ тосон дээр бас SPF нарны хамгаалалтай тосоо төрөх нь. За нөгөө нэг хүүхд туяа гэдэг чинь болохоор нөгөө нэг дэлгэцний гэрлээ тийм үү. За тэр дэлгэцний гэрлээс бол энэ тос маань хамгаалчих нь байна. Гэхдээ UV болон UA болон UV туяанаас өөрийгөө хамгаалахыг гэх юм бол нарны тосоо бол төрхнэ. За бас энэ чи Arabidopsis stalia гэдэг нэг юм орц байгаа. Энэ нь болохоор эсийн ДНК-г сэргээж өгдөг байгаа. За эс бүр нь өөрийн гэсэн ДНХ-тэй байгаа тийм үү. За хит ягаан туяа, чөлөөт радикал, эсэлтэлтистрис гээд энэ бүхэн ч эсэд нөлөөлж байгаа. За тэгвэл эсэд сөргөөр нөлөөлж байгаа энэ үйлчлэлийг одоо хариулахын тулд энэ бүтээгдэхүүнд ийм онцгой пептид орсон байна. Тэгэхээр бүгдээрээ ер нь бол шөндөө арьсаа нөхөд сэргий гэж байгаа бол оройдоо тосоо төрөхөд унтах нь. За ер нь бол хүмүүс оройдоо сэрүүмээ түрхээд тэгэд орчихдаг тийм үү. Тэгээд нөө сэрүүмээ түрхсэн бахад арьс маань шөндөө ингээд нөхөс сэргчнэ гэж боддог. Гэхдээ нүүрний тос бол заавал хэрэгтэй шүү. За энэ ч бас зомби эсүүд гэдэг юм ойлголт байдаг. За бид нар одоо эсийн одоо ингээд амьдралын мөчлөгийг харсан тийм үү. За эс өсөж хөгжиж гин, боловсрч гин, тэгээ үхэж гин тийм үү. Тэгэхээр одоо үхэгдсэн эрс гэж байгаа юм тийм үү. За тэгээд ер нь бол бид нар чинь арьсаа байнга цэвэрлээд байдаг нь тэр үхэгдсэн одоо тэр зомби эсүүдэд арилгах гээд байгаа юм шүү дээ тийм үү. Ер нь бол яг апоптоз хэлбэртэй орчихсон эсвэл идэхгүй амин идэхгүй байгаа заримдаа арьсанд ийм харшил үүсгэх эрсдэлтэй байгаа тэр эсүүдэд цэвэрлэх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр яг энэ үед болохоор энэ тосмоо туслаад ирнэ. За энэ чинь ийм сонирхолтой слайд харагдаж байна. За бүтээгдэхүүнийг хэрэглээ, тосыг хэрэглээд 8 дахь 7 хоногт харах юм бол ийм үр дүн гарах нь. За энэ болохоор за нөхөн сэргээх үйлчилгээтэй нүүрний өтгөн тос маань байна. За энэ чинь харах юм бол за ихэнх хэрэглэж эхлэхээс өмнөх одоо зураг байна тийм үү. За ингээд 8-7 хоног хэрэглэлээ. 2 дахь зургийг нь хараарай. За ингээд харах юм бол үрчлээ арай багассан байна тийм үү. За гүн үрчлээ байсан бол арай юм өнгөн үрчлээ болоод анти эйж нөлөө үзүүлсэн байна. За ингээд харах юм бол бас арьсны чанар сайжирсан байна. За арьс юм дотроосоо дүүрсэн, туяарсан харагдаж байна. За энэ болохоор ердөө 8 дахь 7 хоногтоо гарч байгаа үр дүн. За мэдээж хэрэг эхний 7 хоногт хэрэглээд үр дүн гарна л та. Гэхдээ эсийн одоо үйл ажиллагааг дэмжиж байгаа учраас удаан хугацаанд тосоо хэрэглэнэ. За тэгэхээр яг longevity бүтээгдэхүүнүүдийг харах юм бол өглөө оройдоо ингээд түрхэхэд тийм ч их цаг зарцуулахгүй учраас ямар ч хэсэг хадал зуршил болгоод түрхээд яваарай. За нүүрний хөнгөн бүтэцтэй тос байна. За энэ ч бүтэц нь арай хөнгөн байна гэж юм тийм үү. За энэ болохоор арай тийм хөнгөн бүтээгдэхүүн түрхийг хүсдэг. Яг тийм юм хүнд яг юм нягт бүтээгдэхүүн түрхийг хүсдэггүй хүмүүст орлогдсон байна. Зуны үйлрэл тохиромжтой. За арьсан тослогдох хандлагатай, холимог арьстай. За ер нь бол арьс нь аль болох ингээд тослогтоод байдаг, нүхжилт ихтэй бол яг энэ тосыг түрхүүл тохиромжтой. За нөгөө өтгөн бүтэцтэй тос чинь болохоор нөгөө нэг арьсны нүх сүвийг бөглөөд байдаг. Хөнгөн бүтэцтэй байх юм бол арай эвтэх байна. Гэхдээ та нар маань бас өөрсдөө түрхэж үзээд эвтэйхэн санагдаж гин үү? За түрхсний дараа ингээд эвгүй санагдаад байвал ингээд угаах хүсэл төрөөд байна уу гэдгийг бас ингээд анзаарах хэрэгтэй. Тэгж жагаад бүтээгдэхүүнээ сонгоно шүү. За энэ ч ингээд харах юм бол за арьс одоо ингээд унжаад байгаа тэр шинж тэмдэг 31.8%-аар багасж байна. Үрчлээнүүд багасж байна гэдэг юм судалгааны үр дүн гарсан. Коллагены нийлэгжил нэмэгдсэн байгаа. Арьсны эсийг одоо нөхөн сэргээж байна гэдэг үр дүн гарсан байгаа. За одоо жишээлх юм бол арьсны одоо нэг хамгийн гадна талын одоо гидролипидийн хамгаалтын давхарга байгаа тийм үү. За тэр хамгаалтын давхарга гэмтсэн юм шиг санагдах юм бол бас одоо энэ тосоо төрхөж болно. За ер нь бол ингээд нислэгт явхад ер нь бол арьс их хураашдаг. Тэр үед би маска түрхэж чагаад дараа нь бас ийм өтгөн бүтэцтэй тосоо түрхдэгчдэг. За тэгээд
Одоо жишээлх юм бол Казахстанд ингээд дулаараад эхэлж байна. Ингээд цаг агаар цаг уур ингээд дулаараад эхлэхээр хөнгөн бүтэцтэй тосоо төрөхөд эхэлж байгаа. За гэхдээ та нар маань юун түрүүнд арсныхаа төрлийг анзаарах нь байна. Өөрөө бас ямар бүтээгдэхүүнийг илүүд үзэж чинь тэрийг анхаарах нь байна тий. Ер нь бол та хэрэг та бас оройдоо ингээд хүчлүүд төрөх байгаа, хүчлээ сэрүүн төрөх байгаа бол нөхөн сэргээд арай зузаан бүтэцтэй, арай өтгөн бүтэцтэй тосоо төрөхүүл зүгээр. Ингэсэн тохиолдолд арсыг илүү сайн нөхөн сэргээж өгнө гэсэн үг. Тэгэхээр ер нь бол за ямар цаг үйлрэл байна, ямар цаг ууртай байна, та өнөөдөр яг ямар нөхцөл байдалд одоо өдрийг өнгөрүүлв гэдгийг анхаарж агаад тосоо сонгоно гэсэн. За ингээд үргэлжлүүлээд таараа. За яаж үйлчилж ийнэ вэ энэ тос маань гэх юм бол за ер нь бол зомби эсүүдээс салахад тусч байна. Стресс, ядаргааны шиж тэмдгүүдийг буруулж байна. Өөрийнхөө ретиноид хүчлийнхаа нийлэгжилтийг нэмэгдүүлэхэд тусалж байна. За бүтээгдэхүүн бас юм улаалтыг багасгаж байна. Ер нь бол Artistry брендийн олон бүтээгдэхүүнүүд бас яг ямар үр нөлөөтэй байдаг вэ гэхээр за ер нь бол ингээд арсан дээр төрхөнгүүд ингээд арс ингээд туяараад улаагаад ирдэг байгаа. Тэр нь яаж ийна гэхээр цусан хангамжийг нэмэгдүүлээд байна гэсэн. За харин энэ тос маань болохоор арсыг юм тайвшруулж өгдөг байгаа. Тэгэхээр хэд энзэг арстай байх юм бол санаа зовлтгүй энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд энэ тосыг хэрэглээд явж болно гэсэн. За ингээд 8 дахь 7 хоногийн үр дүн бас харцгаая. За бас ингээд насжилтын шид тэмдгүүд илэрсэн арс дээр төрсөн байна тийм үү. За энэ чинь хацар орчмын арсыг харуулсан байна. Ингээ харах юм бол өвчлөө багасжээ. Үүнээс гадна за пигментаз нөсөө тол багассан байгаа нь анзаарэгдэж байна тийм үү. Нөгөө цагаан хонхон цэцгийн одоо ханд нь яг ийм нөлөө үзүүлж байгаа. За бас бүтээгдэхүүнд AHA хүчлийн одоо бас үр нөлөө байдаг. Тийм учраас арсыг бага зэрэг ингээ гуйжуулаад өгдөг. Гэхдээ яг ингээд гуйжуулах нөлөө тийм их биш. Маш хөнгөнөөр арсыг сайхан гуйжуулаад нөсөө толбыг багасгаад өгдөгөө гэсэн. За клиникийн судалгаануудыг харахад за энэ хөнгөн бүтэцтэй тос нь арсны амьдрах чадамж, стрессийг төсвөрлөх чадамжийг 120%-аар нэмэгдүүлж байна. Ер нь бол longevity цувралын бүтээгдэхүүнүүд бүгдээрээ яг арсны эсийг дэмжих нөлөөтэй. Тэгэхээр ер нь бол яг арсны амьдрах чадам сайжраад байна, стресс төсвөрлөх чадамж одоо сайжраад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр за нэг гадны одоо нөлөөлөл байна тийм үү. Үүнээс гадна бид нар одоо ингээ стресстэй явхад арсанд бас ингээ шин тэмдэг илэрдэг. Тэр болгоны эсрэг за арсыг хамгаалах нөлөө үзүүлж ийн гэсэн. За тэгээд бүтээгдэхүүнийг түрхлээ. Тэгээд тэр даруйдаа арс чигшж гэн, илүү зөөлхөн болж гэн. 1-2-7 хоног өнгөрсний дараа жижиг үрчлээнүүд бараг ингээ харагдахгүй болж гэн. Арс уунчсан шиш тэмдгүүд багасж гэн гэдгийг харна. За ингээд 3-4-7 хоног өнгөрөнгүүт илүү тод үр дүн гараад байна. За өөрөөр хэлэх юм бол за илүү юм гүн үрчлээнүүд байна тийм үү. Тэдний одоо тэр гүн нь багасж байна. Арай юм өнгөц өвчлөө болж байна гэдэг үр дүн гарч байгаа. За тэгээд ингээд харах юм бол арс арай өргөгдөөд ингээд нүүрний одоо юм дугуй хэлбэр нь яг ингээд тодроод гараад ирнэ гэсэн. За Жанара маш их баярлалаа. За ер нь бол хэлдэг шүү дээ те. Сахилга бат бол маш чухлаа гэж те. Тэгэхээр одоо бид нар та нарт яг бүтээгдэхүүн хэрэглээд ямар үр дүн гарсан бэ гэдгийг зургаар харууллаа те. Longevity тосыг 8-7 хоног хэрэглэсний дараа ийм сайхан үр дүнгууд гарч ийн. За тэгээд Жанарад бас баярлалаа. Компаниас хийсэн клиникийн туршилтуудыг бас сайхан дурдаад үр нөлөөгийн, үр дүнгийн танилцуулаа. Ингээд энэ бүгдийг сонсохоор бүр өөрөө шууд аваад хэрэглэмээр санагдчихэв. За ер нь бол биднэрт бас юм асуултууд ирсэн байна л да. За одоохондоо ийм 2 асуултад хариулъя. За энэ бүтээгдэхүүнүүд маань бүх төрлийн арсад бүх насны хүмүүс тохирох уу гэж одоо ийм асуулт маш түгээмэл ирсэн байна. Энд хариулъя. Мэдээж хэрэг бүх төрлийн арсанд тохирно. За тэгтээ давтаад хэлье. Өтгөн тос нь арай хуурай
усгүйчсэн, хуурайсан тийм арсанд тохиромжтой. За тэгээд арсаа илүү тижээхийг хүсэж байгаа тэр үед хэрэгтэй. За хөнгөв бүтэцтэй нь болохоор за хуурайш хандлагатай хивийн холимог арсан тохиромжтой байна. Мөн халуун зуны үйлрэл илүү тохиромжтой. Зуны үйлрэлд арай зөөлхөд тос төрхийг одоо хүсдэг шүү дээ тий. Тэгэхээр зуны үйлрэл төрөлтэй. За тэгээд бүх тосууд маань нүкс хувийг бөглөдөггүй байгаа. За үр дүнгээ хизээ харах боломжтой вэ? Яг илүү одоо тогтвортой үр дүн хизээ харах боломжтой вэ гэсэн байна. За бүтээгдэхүүнийг шууд анх удаа хэрэглээл үр дүнг нь бас харах боломжтой. Шууд түрхлээ арьс илүү тижээл авсан чиглэг болж мэдрэгдэнэ. За арьс таталцчихсэн бол шууд одоо чигшээ татлах нь болно. За үүнээс гадна арьс сайхан гэрэлтэж туяарч харагдана. Үүнээс гадна хэрэглээд 3 хоногийн дараа арьс илүү уян ханимхай болж ирнэ. За тэг хэрэглээд 1-ээс 4-7 хоног болоо тийм өглөө оройд ингээд тогтмол хэрэглээж явах юм бол аажмаар тэр анти эйжинг буюу хөгшөлтийн эсрэг үр дүн хараад эхэлнэ. За баярлалаа. За ирхэм за түншүүдээ одоо бас вебинар маань ингээд дуусаагүй шүү. Тэгэхээр гарах болоогүй. Одоо үргэлжлүүлээд за тоник сэрүүн болон зовхны тосныхаа талаар ярих байгаа. За бас одоо үргэлжлүүлээд ярихад зовхны арьсаа анхаарах хэрэгтэй. За ер нь бол 30 нас гарлаа, 35, 38 наснда хүмүүс ер нь бол ингээд зовх юм арай юм жоохон хөгшөж байгаа юм шиг харагдаад эхэлдэг тийм үү? Ингээд ядарсан төрхтэй болоод ирдэг тийм үү? Тэгвэл хэрв та ингээд арьсаа байнга анзаарч идэг, өвчлөө болгоно ингээд анзаарч байдаг бол за ингээд ер нь бол ингээд 30 гараад эхлэхээр та магадгүй одоо ингээд анзаараад эхлэх байх. Ингээд зовхон дээр нэг юм урт өвчлөө гарчдаг. Тэгэхээр яг тэр үед энэ анти эйжинг үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглээд эхлэх хэрэгтэй. За хэрв та ер нь бол одоо 20-д настай залуухан байгаа бол бас одоо дараа гэж хоошлуулах хэрэггүй. Яг ингээд өвчлөө гарахыг хүлээх хэрэггүй. Эртнээс залуу насаа хайрлаад хамгаалаад явах нь бас хэрэгтэй байгаа шүү. Яг энэ үед зовхны тос төрөх танд туслах байгаа. За маш бага хэмжээгээр зовхны арьсандаа төрхнө. За ер нь бол яг ингээд арьсаа мэдэрч жагаад ингээд тосоо төрхнө. За тэгээд ингээд тунгалгаа хөөж болж байгаа. За ер нь бол нүдний одоо ингээд нэг ирмгээс нөгөө ирмэг рүү яг ингээд хуруугаараа татаад за ингээд доод талаар болохоор гаднаас дотогч чиглэсэн байдлаар за тэгээд дээд зохиндоо болохоор дотроос гадагш чигсэн хөдөлгөөнөөр зовхны тосоо түрхэд бас ингээд тунгуулгыг одоо ийм хөөх үйлчилгээ харж болно. За ер нь бол бага хэмжээгээр төрхөн гэж байгаа тийм үү? Яг нэг юм горох одоо нэг бандууны хэмжээтэй одоо тос авж агаад төрхөн. Тэгэхээр ер нь бол ингээд яг хит ихээр төрөхгүй ингээд багаар төрөх байгаа нь үр нөлөөгөө сайн үзүүлнэ бас эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байгаа. За ингээд төрөвчихсөн байхад 24 цагийн туршид үр нөлөөгөө хадгална. За тэгээд одоо ингээд нүдний гадны ирмэг дээр ингээд өвчлөө хамгийн түрүүнд гардаг тийм үү. Тэр өвчлөө багсахыг хүсэх юм бол тосоо бол тогтмол төрхнө. За тэгээд арьс хуурашдаг бол бас тогтмол төрхнө. За ер нь бол зарим тохиолдолд ингээд өвчлөө биш яг юм хуурашилт илэрдэг байгаа зовхон дээр. Тэгвэл яг өвчлөөний эсрэгчдэр бас хуурайшлын эсрэгчдэр сайхан одоо ингээд тосоо төрхөд өгнө. За тэгээд зовхны тосод кофеин агуулдаг. Кофеин нь яг цусан хангамжийг сайжруулж байгаа. Одоо жишээлх юм бол ингээд нүдний доод зовхонд бас ингээд жоох ингээд уутан цэр үүссэн байдаг шүү дээ. Яг тэр үед бас ингээд тунгуулгыг одоо ингээд хөөж байгаа байдлаар массаж хийх байдлаар төрөхөд маш сайн үр нөлөө үзүүлнэ. За тэгэхээр за энэ бүтээгдэхүүн маань яаж ажилдаг вэ гэх юм бол за ер нь бол хаван бууруулж байгаа юм. За өнгийн сэргээгээд өгж байгаа юм. За ингээ харц юм ядарсан юм шиг харагдаад байдаг. Тэрийг багасгана. За
Та ингээд зохиндоо түрхэхдээ яг ингээд сормууснасаа жоохон хол түрхэж байгаа тийм үү. Гэхдээ ингээд сормус хаваар ингээд арсанд огч үйлчлэхгүй гэж бодож болохгүй. За жоохон холуур түрхсэн ч гэсэн зохины одоо яг тэр нүдний ирмэгтэй ойролцоо тэр сормустай ойролцоо хэсэгт ч гэсэн нөлөөлөж явна. За ингээд зохины тосмод арсыг чангалж өгж байгаа хөгшрөлтийн шинж тэмдгүүд байна тийм үү. Өвчлээ тэр болгоныг багасгаад өгнө. Өвчлээ гараагүй бол бас өвчлөн сэргийлэх нөлөө үзүүлнэ. За ийм сайхан үр дүнгууд гарсан байна. За та нар мань хардаа 4 дахь 7 хоногт ингээ хэрэглээд явхад яг өвчлээ багассан байгаад за арсны одоо энэ уян харимхай чанар сайжирсан байна. Илүү чанга болсон байна гэсэн үг. За тэгээ би дандаа хэлдэг те сахилга бат нэг удаа хэрэглээд үр дүн гарчихгүй. Ер нь бол арсан ингээ сайхан харагддаг настай олон хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс маань арсаа залуугаасаа хадгалахын төлөө хичээсэн гэсэн. За мэдээж хэрэг ялтчгүй зарим хүмүүс ингээд одоо нөө удамшил нь одоо сайн байж болно те ген нь одоо сайн байж болно. Гэхдээ сахилга бат маш чухал шүү. За клиникийн туршилтын үр дүн гарах юм бол за энэ зохины тосыг хэрэглэхэд арсны амьдрах чадамж, стрессийг төсвөрлөх чадамжийн индекс 157%-аар өссөн байна. За ер нь бол за нүдний эргэн тойронд хаван буурж гин. За арай арс чангарч гин, өвчлээ багасж гин, бас зохины арс чихж гин гэдэг юм үр дүнгууд гарч байгаа. За асуултууд руу орох уу те? За үргэлжлүүлэх үү. За тэгвэл үргэлжлүүлээ. За тэгэхээр одоо за тоник сэрүүн бүтээгдэхүүн байгаа те. За та нар хэрэглэж үзсэн бол шууд дурлсан баг. За энэ бүтээгдэхүүн маань ямар үр нөлөө үзүүлдэг вэ гэхээр за хоёр төрлийн үр нөлөө үзүүлдэг. За нэг нь болохоор тоникийн үр нөлөө pH-ийг тэнцвэржүүлдэг гэсэн. За үүнээс гадна серум байгаа. Яг ийм усан биш гэлэн бүтэцтэй. За энэ бүтээгдэхүүнийг яг гараараа түрхэхэд илүү тохиромжтой. Яг хүсэх юм бол бас хөвөнгөөр түрхэж болно л доо. Гэхдээ хөвөнд бүтээгдэхүүнээ шингээчгээр хайрын бүтээгдэхүүнээ бид нар алдаад байна. Тэгэхээр боломж нь байх юм бол гараараа түрхэж байгаараа. Гараараа ингээд бүтээгдэхүүнээ сэрүүмээ түрхчихээр гаранд бас ингээд гарны арсанд бас сайхан нөлөө үзүүлнэ шүү дээ тэ. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг дерма архитекттэй ашиглаж болно. За тэгээ бид нар ингээ бүтээгдэхүүнээ түрхчихтаа ингээ яг чихний орчимд чихний ард бас ингээ түрхээ мартчихдаг. За хэрэг бид нар ингээ хүзүү орчмоор арьсаа унжуулмааргүй байна гэж хүсэж байгаа бол бас ингээ хүзүү орчмоо арчлахаас гадна яг чихний ардууд чихний орчмоор бас арьсаа арчлах хэрэгтэй байгаа. За ингээ чихний орчимд ингээ түрхээд явах юм бол яг тэр унжсан арс яг ингээ эрүү орчмоор бас ингээд чих орчмоор байхгүй байна л гэсэн үг. За ер нь бол нүрээ бол угаасаа ингээд бүхэлд нь арчилж байгаа тийм. Тэгээд ингээд чихний орчмын арьсаа мартчихдаг. Тэгтэл тэр чинь бас ингээд арьсаа арчлах хэрэгтэй, коллагены нийлэгжилтийг дэмжих хэрэгтэй байгаа. За тэгэхээр ямар ч байсан энэ бүтээгдэхүүн маань арсны микробиомыг дэмжиж байгаа, өвчлөлийг багасгаж байгаа, арсыг чийгшүүлж өгдөг. Үүнээс гадна арсны өнгийг илүү жигдрүүлдэг байгаа. За тэгээ арсны өнгийг нь бас ингээ сайжруулдаг. За хүүхд туяанаас хамгаалдаг, чөлөөт радикалуудаас хамгаалдаг. Хэрв за ер нь бол нүүрний longevity нүүрний одоо тостойгоо хамт хэрэглэх юм бол илүү сайхан үр дүнтэй байна. За ер нь бол хөнгөн бүтэцтэй тос арсанд илүү сайн шингэж үйлчлэхэд арсыг бас бэлдэж өгдөг байгаа. Тэгэхээр яг ингээд нүүрний тосоо түрхэхээс өмнө арсаа сайхан бэлдээд өгж гин. За тэгээд ингээд сэрүүмээ түрхсний дараа нүүрний тосоо түрхэхээр яг сэрүүмийн одоо бүх тижэл арсанд бүрэн шингэнэ гэсэн. За ер нь бол арсны гидролипидийн давхаргыг хамгаалж гин. Арсны чигшил тэр усыг бас хамгаалж хадгалж өгж гин. Ер нь бол арсанд бас маш олон физиологийн үйл явц явагдаж байгаа. Тэр болгонд дэмжлэг үзүүлээд арсыг удаан хугацаанд залуу хിവэр одоо харагдах боломжийг олгож байгаа. За бас клиникийн судалгааны үр дүн гарах юм бол арсны амьдрах чадамж, стрессийг төсвөрлөх чадамж 410%-аар нэмэгдэж байна гэдэг үр дүн гарсан байна.
За ер нь бол арьс туяарч харагдаж байна. Хөгшрөлтийн шинжлэлүүд багасж байна. Арьс илүү ингээд тижээгдээд илүү сайхан чанга болж ийн гэдэг юм үр дүнгууд гарсан байгаа. Back to you. За шанаараа маш их баярлалаа. За би сая хүзүүний хэсгийг ярьлаа шүү дээ, тийм ээ. За тэгвэл одоо түншүүд маань ч гэсэн мэдэж байгаа тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ сайхан цэгт одоо нуруугаа авч явна гэдэг чинь маш чухал шүү дээ. Юун түрүүнд одоо нуруу цэх байхаас гадна нүүрний арьс унжихаас бас сэргийлдэг байгаа шүү дээ. Энэ чухал. За үүнээс гадна зохины орчмын тос нь яг ямар үр нөлөө үзүүлдэг вэ гэж асуусан байна. За тэгэхээр бидний зохины арьсны хэсэг чинь бүтцэн өөрөө шал өөр шүү дээ. За тэгэхээр хэд их одоо ангаа ухааны үгсээр үг хэллэг ашиглаад яг уу ямар ч байсан хэлэхэд зохины арьс болохоор маш одоо нэмгэн арьс байдаг. Тийм учраас ерөнхий арьсанд ашигладаг бүтээгдэхүүнүүдэд хэрэглээд одоо бид нэр зохиндоо нөлөө үзүүлэх боломжгүй. За тухайлбал арьсны ерөнхий одоо зузаан бол 4 орчим мм байдаг бол зохины орчмын арьсны зузаан нь ердөө 2 мм байдаг. Тийм учраас маш нэмгэн арьсанд зориулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. За тэгвэл тоник сирум нь зүгээр энгийн тоникоос юугаар ялгаад байна гэсэн байна. За хоёр үйлчил гэдэг шүү дээ. Юун түрүүнд тонисазхийн буюу одоо арсыг сайхан сэргээж өгнө. Үүнээс гадна сирум шиг маш баялаг бүтэцтэй учраас маш сайн шимт хичээлээр хангаж өгдөг нь. За тэгээд энэ тоник сирумыг хэрэглэснээ дараагаар одоо бусад гой сайхны бүтээгдэхүүн болон арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх мэдээж хэрэг бас нэг чухал зүйлийг хэлэх нь зүйтэй. Amway бол экологийн хувьд эрүүл одоо аюулгүй гэдэг ийм одоо зарчимтай ажилладаг. За тэгвэл яг манай бидний арьсандаа одоо тухайлбал хорт гэдэг нь батлагдчихсан бодисуудыг хэрэглэж болохгүй шүү дээ. Тийм учраас эдгээр бодисуудыг агуулдаггүй. За тухайлбал одоо минерал эрдэс тос гэж одоо ойлголт байдаг. За тэгвэл эрдэс тос янз бүр байдаг тийм ээ. Тэгвэл одоо хорт бодис агуулаагүй эрдэс тосыг тухайлбал манай бүтээгдэхүүнүүд агуулгаддаг. Тийм учраас одоо гэртээ гэрийн одоо арьс арчилгаа хийхдээ бид нар нөгөө л одоо эсийн түвшинд үйлчлэх тийм ээ эрүүл урт удаан эстэй байх тэрхүү бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэх нь чухал. Amway компани үүнээс гадна эрдэм шинжилгээний судалгаа хийдэг өөрсдийн гисэн түүхийн эдээ ургуулж тариалж авдаг тариалангийн талбайтай за ийм одоо чухал онцлог давуу талуудтай. Тийм учраас та бүхэн арьсандаа хүргэж шингээж хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийнхаа орц найрлагыг маш сайн харж байх хэрэгтэй. За үүнээс гадна бидний вебинар, лекц, хичээлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг та бүхэн маш сайн эргээд бас нөхөд сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. За тэгвэл одоо бүгдээрээ бидний өдөр тутмын арчилгааг авч үзье. За маш тодорхой хэдхэн алхмаас бүрдэн Artistry Longevity агуулсан бүтээгдэхүүний арчилгаа байгаа. За үндсэндээ 2 үйлчилгээтэй шүү дээ. Өглөөд болохоор бид нар Artistry Skin Nutrition-ы одоо арьсыг шинчлэх, нөхөн түлжүүлэх бүтээгдэхүүн буюу хөнгөн гелээр угаана. Үүний дараагаар маш сайхан зөөлөн ингээд одоо усаа шингээж авах одоо альчуураар арчина гэсэн үг. Зөөлгөн ингээд шингээгээд авчихна гэсэн үг. Тогшох маягаар тийм ээ. За үүний дараагаар Artistry Longevity нөхөн сэргээх үйлчилгээтэй тоник сирумыг бид нар ашиглах хэрэгтэй. За хэрвээ та дерма архизекстай бол энэ одоо төхөөрөмжөөрөө сайхан шингээгээд өгөх хэрэгтэй. Хэрвээ та төхөөрөмж ашигладаггүй бол шууд энэхүү одоо тоник сирумаа сайхан бүх арьсан дагуудаа ингээд түрхчихнэ. За тэгээд ерөөхдөө баг зэрэг хүлээн за маш сайхан шингээд өгөхөөр нь үүний дараагаар нөхөн түлжүүлэх эсвэл хөнгөн бүтэцтэй нүүрний тосыг сайхан түрхэж өгнө. Үүний дараагаар заавалжгүй зохины орчмны одоо тосыг түрхэж өгөх хэрэгтэй шүү. Тэгэхгүй болохоор яг одоо арьсны одоо анатомийн онцлог шаардлагыг одоо харгалзаж үзсэн эдгээр бүтээгдэхүүнүүд байдаг. Энийг хэрэглэх шаардлагатай. За үүний дараагаар SPF 50-ын одоо нарнаас хамгаалах тосыг түрхэж өгнө. За оройн цагт болохоор бид нар нарны одоо тосоос салах хэрэгтэй. Нарны тосоо одоо үлдэгдлийг нь угааж цэвэрлэх ёстой учраас Artistry Skin Nutrition-ы одоо угаагч гелийг ашиглаад нүрээ цэвэрлэнэ. Үүний дараагаар бид бас
артистрил онгшеведигийн нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй тоник серумыг дерм архизектээр сайхан түрхэж одоо шингээж өгнө. Үүний дараагаар шөнийн нөхөн төлжүүлэх тосыг буюу хөнгөн бүтэцтэй бас тосыг түрхэж болно. Үүний дараагаар мэдээж ирэх зовхны тосоо түрхнө. Түрхэж өгнө. За хэрвээ та бүхэн одоо артистригийн бас мүүс төрлийн одоо угаах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж одоо дуртай байж магадгүй тийм ээ. За хэрвээ та бүхэн илүү одоо үрчлээний эсрэг тос хэрэглэмээр байгаа бол 3 дугаар алхам болгоод үрчлээний эсрэг серума бас хэрэглэх боломжтой шүү. Үүний дараагаар дараагийн шатны арчилгааг хийгээд явах боломжтой. За Жанара маш их баярлалаа. За тийм ээ. Түншүүдээ тэгэхээр эдгээр өдөр тутам давтагдах одоо энэхүү рутин буюу тийм ээ давтамжид энэ арьс арчилгаа бол маш чухал байдаг шүү дээ. За тэгээд бусад одоо төрлийн бүтээгдэхүүн серумуудыг одоо хамтдаа хэрэглэж болох уу гэж асуусан асуултанд Жанара хариулсан. Тийм ээ бололгүй яг уу серум одоо хэрэглэх боломжтой ингэснээр нэг нэгнийхээ үйлчилгээг маш сайхан одоо дэмжиж өгдөг байгаа. За тэгээд сүүлийн хэдхэн асуултууд үлдээд байна. За тэгвэл яг бидний одоо энэ хүн өнөөдрийн танилцуулсан гоо сайхны бүтээгдэхүүний цувралын одоо онцлог давуу талуудыг хэлж өгөөч. Тийм ээ. Миний хувьд яг юу нь хамгийн их таалагдсан гэхээр за ер нь энэ цуврал бүтээгдэхүүн яг арьсанд маш сайхан шингэж өгдөг, маш таатай одоо мэдрэмж өгдөг. За хүн болгон л одоо бүтээгдэхүүнээ түрхээд өөр нөлөөгөнд харахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн анхны түрхэлтээс л одоо шууд мэдрэгддэг өөр нөлөө нь. За эн чинь болохоор үүдэл хийсээр баялаг юм бүтээгдэхүүн байгаа. За үүнээс гадна би та бүхэнд онцгойлж ярьж өгсөн одоо энэ презентацаас одоо гадна бас дурдж өгсөн орц найрлагууд би энэ бүтээгдэхүүнд агуулгдсан байгаа. За тэгээд эдгээр орц найрлагууд энэ бүх одоо зүйлс маш сайн үр нөлөөгөө өгөхөөс гадна энэ бүтээгдэхүүнүүд хоорондоо ингээд маш сайхан зохицож өгдөг. За тэгээд хэрвээ би жишээлх юм бол заримдаа өглөөд яарад ч юм уу гарах шаардлагатай болох юм бол нүрээ угаачгаад дараагийнхаа одоо 2 дугаар жишээлх юм бол алхмыг алгасаад ч юм уу ингээд арчилгаагаа хийгээд явчихад нэг асуудалгүй гэдгээрээ одоо онцлог байгаа. За тэгвэл одоо түнш үйлчлүүлэгч хэрэглэгчид маань ерөнхийдөө яагаад энэ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг юм бэ гэдэг их асуудаг тийм ээ. За тэгвэл энэ талаар мэдээлэл өгөөч. За энэ маш ойлгомжтой шүү дээ. За бид орц найрлагын хувьд харахад нэлээд өндөр одоо үнэтэй өртөгтэй бүтээгдэхүүн орц найрлагыг харж байна шүү дээ. За яг түүхэн эдэнд орж байгаа орц найрлагад орж байгаа түүхэн эд нь өөрсдөө маш өндөр чанартай буюу одоо хизээд ийм хямд үнэтэй байх боломжгүй ийм бүтээгдэхүүнүүд орж байгаа гэсэн үг. За тэгэхээр би дахин хэлээ тийм ээ. Бид арьсандаа ямар шимтгийл өгөх үү гэдэг чинь маш чухал. Бид нар чинь ирээдүйн хөрөнгө оруулалт хийгээд байгаа гэсэн үг шүү дээ. За бид нар маш хурдан одоо сая яриад явчихсан тийм ээ. За тэгэхээр бид нар өмнө нь бас нэг эфир одоо вебинар явуулсан шүү дээ тийм ээ. Тэгвэл яг орц найрлагыг тухай бүрт нь авч үзсэн шүү дээ. Тэгэхээр үүдэл эс гэд энэ орц найрлага чинь өөрөө яагаад ч хэмт байх боломжгүй ийм орц найрлага байгаа. Тэгэхээр бид нар чинь өдөр тутамдаа одоо өөртөө бусад зүйлээ сонгохдоо эсвэл хүүхэдтэй ямар нэгэн идэж уух юм сонгохдоо орц найрлагыг нь маш сайн хардаг шүү дээ. Одоо хүүхэдтэй буруу зөрүү хорт байдас өгчих үедээ гэдэг ч юм уу ингээд одоо маш хайрлаж ханддаг. За тэгвэл яг өөрийнхөө хайрс арчилгаанд ч гэсэн ийм хандлагаар хандах хэрэгтэй. За үүнээс гадна талбад арзаахаа гэдэг чинь одоо NutriSearch гэдэг энэ чанарын баталгаагаар стандартчсан шүү дээ. Энэ чинь маш өндөр өртөгтэй ийм стандарт гэрчилгээ байдаг шүү дээ. Ингээд аваад үзэхэд одоо бүтээгдэхүүн өөрөө өндөр үнэтэй байгаас өөр аргагүй ийм тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн байгаа. За маш их баярлалаа. Жанараа маш олон асуултууд ирсэн байна. За маш олон асуултанд Жанараа бас одоо ярих үеэрээ яриад одоо хариулаад өгчихсөн. За тэгвэл бас нэг зарим нэг асуултуудыг асууя тийм ээ. За тэгвэл коллагеназ гэдэг энэ зүйлийн талаар асууж байна тийм ээ. Онцлогоо юм уу одоо шинжилгээгээр энэ коллагеназ төвшинг тодорхойлох боломжтой юу гэж асуусан байна. За шууд одоо мэрэгжлийн хэмжээс юм шиг асууж байна. За коллагеназ гэдэг энэ зүйлийг одоо сайн судлаа одоо онцгой мэдэж авъя гэх юм бол та бүхэн генетик тест хийх боломжтой. За тэгээ хотынхоо эмч одоо мэрэгчлүүдэд хандаад энэ талаараа мэдэж авах боломжтой. За энэ бүтээгдэхүүн цуврал бүтээгдэхүүнийг хэдэн наснаас эхэлж хэрэглэж болох вэ гэж асуусан байна. За эдгээр бүтээгдэхүүнүүд зөвхөн насанд хүрсэн хүмүүс буюу 18 настай хүмүүст хэрэглэхэд одоо тохиромжтой гэж үзэж байгаа. За гэхдээ бид арьсны одоо нөхцөл байдлыг харан шүү дээ тийм ээ. За би зарим тохиолдолд одоо 21 настай хүмүүстэй бас одоо
хэрэглэхийг зөвлөх байсан. Коллаген, гиалуроны хүчил ер нь хангалттай байгаа ч гэсэн цаашд буурах хандлагатай байгаа тохиолдолд энийг хэрэглээд явах боломжтой. Ерөнхийдөө мэрэгжилтүүдийн зүгээс насанд хүрсэн хүмүүс нэлээд одоо хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байдлаар ашиглах боломжтой гэж бас хэлсэн байдаг. За ер нь 30-35 насны бүсгүйчүүдэд маш сайн тохиромжтой. Ягаад гэхээр маш сайн үр нөлөө үзүүлдэг байгаа. За тэгвэл энэ урьдчилсан сэргийлэх байдлаар хэрэглэж болно гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо насаасаа эрт хөгшрөх тийм ээ эрт одоо юм хөгшрөлтийн шинж тэмдгээс хамгаалах боломжтой тийм. Тэгэлгүй яг уу яг энэ чинь урьдчилан сэргийлэх одоо аргачлал шүү дээ. Тэгвэл үүдэл эс гэдэг чинь одоо маш чухал байдаг тийм ээ. Тэгэхээр дермал буюу одоо арсны үүдэл эс гэдэг чинь маш чухал байдаг тийм ээ. Тэгэхээр цаашлаад одоо супер оксид дисмутаз гэдэг энэ одоо зүйлийг бид нэр чухалчилж авч үздэг. За тэгвэл энэ маш өндөр антиоксидантар баялагын зүйл байдаг. Бид нар өдөр тутамдаа бас ууж хэрэглэдэг, шимт хичээл байдлаар хэрэглэдэг. За тэгвэл яг энэ фермент бид нэр одоо арсандаа энэ бүтээгдэхүүнээс аваад ах боломжтой байдаг. За тэгвэл Artistry Labs гэдэг энэ бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэж болох уу гэсэн байна. За би бол яг хольж хэрэглэх гэж хэлэхгүй. Ягаад гэвэл одоо маш өндөр тод хүчлүүд агуулгадж байгаа учраас бас хоорондоо холилдох тийм тохиромжгүй. Хэрвээ Artistry Labs хэрэглэж байгаа бол тухайлбал өтгөн бүтэцтэй тасыг нь хэрэглэж болно. Ялангуяа пилинг хийсэн өдөр арсыг нөхөн түлжүүлэх маш өндөр үйлчилгээтэй. За тэгвэл шөнийн нөхөн түлжүүлэх тосыг бас хэрэглэж болно. За тоник нь болохоор нэлээд мэдрэмж эмзэг арсанд одоо бас тохиромжтой. Тэм учраас та ийм байдлаар бага зэрэг тохируулаад хэрэглэж болно. Гэхдээ бас хэмнэлт хийх үүднээс ингээд сөөлжлөд хэрэглэх боломжтой мөн одоо нэгийг нь хэрэглээд бага зэрэг одоо завсарлага аваад нөгөөг нь хэрэглээд явдаг ч юм уу ингээд явах боломжтой шүү. Тэгээд хэрвээ та ерөнхийдөө одоо арьсаа хөгшрөлтөөс сэргийлэх гэж байгаа бол longevity-г сонгож хэрэглэвэл илүү сайн үр дүнтэй гэж хэлмээр байна. За тэгвэл одоо RF lifting гэдэг одоо тондог төхөөрөмжийг манай дерма архитекттэй их хүмүүс одоо харьцуулж үздэг. За тэгвэл яг ямар онцлог давуу талууд байдаг вэ? За бид зүүн RF гэдэг ийм гоо сайхны үйлчилгээтэй шууд бол бас харьцуулж болохгүй. Ягаад гэхээр өөр одоо үр нөлөөтэй байдаг. Зүүн одоо эмчилгээ буюу RF гэдэг эмчилгээ чинь болохоор зөвхөн мэрэгжлийн эмчит хандаж байж ингэж одоо хийгддэг процедур байдаг. Гэтэл дерма архитект чинь болохоор гэрийн нөхцөлд хүн өөрөө арьсан ажиллах боломжтой шүү дээ. За технологи гэдээ аваад үзэж болно, харьцуулж болно л доо. Гэхдээ энэ чинь нэг үл орлох ийм шал өөр үйлчилгээ нөлөөтэй ийм одоо процедурууд байдаг шүү. За дерма архитект чинь болохоор хэд хэдэн одоо үйлчилгээтэй байдаг тийм ээ. За тэгвэл яг эмч одоо хийх ёстой эмнэлгийн одоо гоо сайхны албан ёсны байгууллагад хийх ёстой энэхүү зүүн одоо эмчилгээ чинь маш өөр онцлог ийм үйлчилгээ шүү дээ тийм ээ. Хэрвээ та бүхэн бас энэ гоо сайхны мэрэгжлийн үйлчилгээнүүдэд явдаг, хамрагддаг тэр зүүн эмчилгээ буюу RF-т хамрагддаг бол сөөлжлүүд бас энэ дерма архитекттэй хэрэглээд явах боломжтой. Тэгснээр үндсэн тэр одоо эмчилгээ тэг гоо сайхны одоо тийм тоног хөрөмчөнд орсон зүүн эмчилгээ хийлгсэн тэрхүү үр нөлөөгч нь дерма архитект илүү урт хугацаанд барих боломжтой буюу дэмжих боломжтой байдаг гэсэн үг. За үүнээс гадна та заавалжгүй тийм өндөр үнэтэй гоо сайхны салонуудаар үйлчлээд байх шаардлагагүй өдөр тутамдаа дерма архитекттэй хэрэглээд явах боломжтой шүү. За одоо Казахстан гэхтэл нэг юм уу 2 удаа энэхүү зүүн одоо RF процедурт орох үн төлбөр нь бараг нэг дерма архитект худалдаад авчихтай тэнцдэг шүү. Тийм учраас нэг удаадаа дерма архитект худалдаж аваад өдөр тутамдаа хэрэглээд явбал илүү сайн үр нөлөө өгнө гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. За түншүү дээ та бүхэн маань хараахан бүү одоо энэ дуудлагаасаа гараарай. Одоо хэдүүлээ маш чухал хэсгийг авч үзэх гэж байна шүү. За бүгдээрээ хэрэглэгчдэйгээ түншүүцтэйгээ
одоо яаж цаашдаа хэрэглэгчдтэй ажиллахыг нь зааж өгдөг шүү дээ, тийм ээ. За тэгвэл хэрэглэгчтэй одоо энэ бүтээгдэхүүнийг санал болгоход одоо эсэргүүцэх, санал зөрчилдөх, эсвэл одоо эргэлзээд тэнэгэлзээд төрөх ч юм уу ийм тохиолдолд яаж ажиллах вэ? Яаж санал болгох вэ гэдэг талаар авч ярьж үзье. За энэ бүтээгдэхүүн ингээд санал болгохоор хүмүүс ихэвчлэн яадаг вүлээ ямар үнэтэй юм бэ гэж асуудаг тийм ээ. Яагаад ийм үнэтэй юм бэ гэдэг. Тэгвэл та бүхэн чатанд яг ингэж хэлсэн хэрэглэгчдэд ямар хариу өгсөн бэ гэдгээ чатанд бичээрэй. За тэгвэл би та бүхэнд яг ийм төрлийн асуултанд яаж хариулах вэ энэ талаар мэдээлэл хүргэе. За эн чинь болохоор юун төрөнд хэрэглэгчдийн зүгээс ирдэг одоо ийм зүйл байдаг шүү дээ. Одоо эргэлзээ байдаг тийм. За бид одоо 2 дахь цаг руугаа орж идэв юм бэ? Вебинар маш их үргэлжилж байна. За тэгвэл хэдүүлээ энд цаг өрөөд яхав шууд одоо ийм эргэлзээ тэнэгэлзээ төрсэн тохиолдолд юу гэж хэлэх үү гэдгээ аваад үзчихье. За энэ хэрэглэгч эхлээд те ямар үнэтэй юм бэ гэд ингээд хэлж байгаа тохиолдолд өөрөө шууд тийм ээ эсэргүүцээд байх шаардлагагүй. За хэрэглэгчтэй санал нийлэх хэрэгтэй тийм ээ. Longevity болохоор ердийн гоо сайхны бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү өндөр үнэтэй байдаг юм аа. Гэт ингээд хэлнэ гэсэн үг. За та зөв ярьж байна. Би санал нэгдэж байна гэж шууд ингээд эхний алхам нь санал нэгдэх. Хоёрдугаарт болохоор энэ зөвхөн үнэндээ биш үн цэндээ байгаа юм аа гэд одоо үн цэнийг нь тайлбарлаж өгнө. Ямар орс найрлагатай, ямар үр нөлөөтэй, ямар үйлчилгээ үзүүлдэг ингээд бүгдийг нь тайлбарлаж өглөө шүү дээ тийм ээ. За тэгвэл үн цэнийг нь тайлбарлаж өгнө. Үн цэн өндөр учраас үнэн нь бас өндөр байгаамаа гэд. За тэгвэл пепцид идэвхтэй пепцид болон ургамлын үүдэл ис агуулдаг учраас хөгшрөлтөөс сэргийлэх өндөр үр нөлөөтэй ийм бүтээгдэхүүн байдаг гэдгийг нь хэлнэ гэсэн үг. За тэгэхээр яг арьсанд одоо эсийн төвшөнд маш хүчтэй нөлөө үзүүлдэг ийм бүтээгдэхүүн байдаг гэдгийг нь тайлбарлаж өгнө. 3 дугаарт болохоор та үр дүнгээ хуваалцна гэсэн үг, харуулна гэсэн үг. За мэрвэртийн зүгээс бас хэлэх бах тийм ээ. Энэ бүтээгдэхүүн дээр нэг юм туршилт хийсэн тийм. За ерөнхийдөө энэ бүтээгдэхүүнийг худалдаж аваад өөрсдөө хэрэглэж үзээд марафон энэ төр явуулаад тэгээд өөрийнхөө үр дүнг бусадтай хуваалцахад их сайн одоо сайхан сэтгэл хүлээж авсан байсан. За тэгвэл та бүхэн өөрсдөө юун төрөнд худалдаж аваад 4-7 хоногийн хугацаанд ядчил тийм ээ бүтээгдэхүүнээ хэрэглээд тэгээд өмнөх ба дараах зургаа за өөрийнхөө сэтгэлдээ үр дүнгээ гэд хүмүүстэй хуваалцах боломжтой шүү. За ингээд та бүхэн үр дүнгээ бодисоор харуулж хуваалцах хэрэгтэй шүү. За тухайлбал яг одоо ил үрчлээ багасдаг. За тэгээд арьс илхүү тэнэгэр болж ирдэг, жигт болж ирдэг. За тэгээд илүү уян хатан болж ирдгийг гэдгийг нь тайлбарлаж өгнө. 4-р болохоор та үн ярихаас илүүтэй үн цэнэ ярьж хэлнэ гэсэн үг. Энэ болохоор зүгээр нэг гэрийн арчилгаа тос гэхээс илүүтэй гоо сайхны төвшний ийм арчилгаа гэдгийг нь тайлбарлаж өгнө. За тэгээд нэг сав бүтээгдэхүүн маш удаан хэрэглээтэй. За ерөөсөө хэд хэдэн сарын хугацаанд хэрэглэх боломжтой. Тэгэхээр бусад гоо сайхны бүтээгдэхүүнтэй харьцуулахад нэлээд урт хугацаанд хэрэглээд явах боломжтой юм а гэдгийг нь тайлбарлаж өгнө. За ингээд та бүхэндээ бүгдээрээ өнөөдөр зөндөө ярьж авч үзлээ шүү дээ тийм ээ. Ямар орс найрлагатай, ямар одоо төвшөнд үйлчлдэг, за эс ямар одоо амьдралын мөчлөгтэй байдیں۔ Эс хоорондоо яаж харилцдгийг энэ төргээд бүгдийг нь ярьлаа шүү дээ. За тэгвэл та бүхэн энэхүү бүтээгдэхүүний яг 3 онцлог давуу талыг шууд одоо чатанд бичээрэй. Яг хэрэглэгч танаас асууж байгаа тохиолдолд ийм гэсэн 3 онцлог чанартай гэдгийг нь шууд хэлээд одоо ойлгуулах ийм 3 давуу чанарыг та бүхэн чатанд бичээрэй гэж хэлмээр байна. За бид нар одоо маш чухал ийм зүйлийг хийж байна шүү дээ тийм ээ. Хүмүүст ингээд тайлбарлаж өгөөд, ярьж өгөөд тэгээд энэ 3 чухал зүйлийг нь та санаад аваарай гэж бид нар даалгавар өгсөн шүү дээ тийм ээ. За тэгвэл миний хувьд одоо зөвхөн сонсоод зогсохгүй энэ бүгдийг одоо ойлгоод, ухаж ойлгоод тэгээд одоо тэмдэглэж нөгөө санаж авах нэг чухал байдаг. За энэ ч бичсэн байна тийм ээ. Тийм ээ. Зөв ярьж байна. За супер пептидүүдийн одоо маш сайн үр нөлөөтэй учраас арьс уян хатан болно. Тэгээд хөгшрөлтийн эсрэг маш сайн үр нөлөөтэй гэж бичсэн байна. За тэгээд шууд одоо үр дүнгээ харах боломжтой гэж бичсэн байна. Back to. За өөр ямар давуу талууд та нарт тогтоож авав? За
Светлана бичиж байна. Өөрөө өөртөө тий одоо гоо сайхаж болох нэ гэд. Тий болоо шүү дээ тий. За, Елена Савина бичиж байна. Өөрийнхөө арьсанд хамгийн сайхан бүхнийг сонгоно. За, эсийн төвшөнд ажилтгаа. Яалтчгүй зүг тий. Эсийг нөхөс сөргөд байгаа. За, ургамлын үүдл эсүүд тий яг зөв маш үүдтэй юм орц найрлагууд байна тийм үү. За, арьсны эрүүл эсүүд, за цаг хугацаа хэмжин, за мөнгөө хэмжин, арьс яалтчгүй нөхөн сэрэгдэг, коллагеныг одоо бас хагас сэргэж өгдөг. 69-өөс дээд настай байсан ч гэсэн үндүн гарна. За, гэртээ яг салонд орсон юм шиг. За, үнэтэй болгон дуртай. За гэсэн мэт. За яг зөв би ч гэсэн бас л үнэтэй болгонд дурлдаг. Яг зөв хэлж байна. За баярлалаа. За тэгвэл одоо за за хурдан үр нөлөө гардаг урт хугацааны үр дүнд нэг. За үргэлжлүүлээ за. За тэгвэл бид нэр ямар ч байсан нэг слайдад багтаагаад за хид хідэн пункт болгоод бас хідэн санаануудыг оруулчихсан байна. Ер нь бол эднэрийг анхаарал аваа. За давуу талууд нь юм байна гэдэг. За нэгдүгээр гэх юм бол 20 жилийн туршид арьсны хөгжрөлтийн үйл явцыг судалж агаад шинэ үеийн арьсыг эсийн төвшөнд дэмждэг ийм бүтээгдэхүүнийг гаргаж авсан байна. За хоёрдугаар гэх юм бол бүтээгдэхүүний найрлага нь цэвэр, аюулгүй. За нөгөө нэг эрдэст тос агуулдаггүй, парабен агуулдаггүй, флататууд агуулдаггүй байгаа. За гуравдугаар гэх юм бол премиум орцууд. За хамгийн люкс, хамгийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдэд ордог ийм нарийн тусгай нөлөөтэй орцуудыг агуулсан байна. За дөрөвдүгээр гэх юм бол арьсны эрч хүч энергийг дэмжиж өгч байна. За залуужуулах нөлөөтэй байна. За тавдугаар гэх юм бол Artistry бренди бүх бүтээгдэхүүнүүд. За тэр дунд longevity бүтээгдэхүүнүүд амьтны гаралтай орцууд агуулдаггүй, веган бүтэцтэй яг юм ёс зүйн хувьд одоо зөв одоо байдлаар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн байна. Тэгэхээр та нар маань яг бүтээгдэхүүнээс санал болгохдоо энэ бүгдийг санаж байгаад хэлээрэй. За тэгэхээр бид нэр одоо ямар ч хэсэг ёс зүйтэй аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна гэдгийг бас онцолж байна. За бидэнд ердөө хэдхэн асуулт үлдсэн байгаа. За товчоор хариулъя тий. За бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах вэ гэдэг юм асуулт байна. За та хариулаад өгөөрэй Жанаараа. Мэдээж хэрэг бүтээгдэхүүнүүдийг одоо стандартын дагуу хуурай одоо сэрүүн нөхцөлд нарны туяанаас хол хадгална. За хэр ойрхон хэрэглэх вэ? Ер нь бол өглөө оройдоо тогтмол өдөр бүр хэрэглэнэ. Сахилга баттай шүү дээ. За ер нь бол өдөр тутамдаа хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүнүүд энэ бүтээгдэхүүнүүдээс амбардаа гэдэг ойлголт байхгүй шүү. Тийм учраас өдөр тутамдаа хэрэглэн гэсэн. За бүтээгдэхүүн хэнд зориулагдсан бэ? За ер нь бол хариулцсантай. Гэхдээ энэ өмнөх слайдээс нь тэрийг алгасчлаа. За бүтээгдэхүүнийг нээлээ хэд удаа хадгалах вэ? За бүтээгдэхүүний нэгээгүй тохиолдолд 3 жил хадгална. За бүтээгдэхүүний нээсэн тохиолдолд за та нар хэрвээ бас ингээд хайрцаг нь харах юм бол за таглагийн нээчээд ингээд нээсэн зураг байгаа. Тэрийг 12 сар гэдэг ингээд хажууд бичсэн ба. Тэгэхээр нөгөө нэг бүтээгдэхүүнийг нээчихсэн бол та баглаа бодлыг ингээд нээчихсэн бол 12 сар хадгалаа гэсэн. За ер нь бол тогтмол хэрэглэх юм бол бүтээгдэхүүнийг хэр удаа хэрэглэх вэ гэж байна. За ер нь бол тосыг 7-оос 8 хоног ашиглах боломжтой. Тооник сэрүүм гэх юм бол ер нь бол 9-өөс 12 7 хоног хэрэглэх боломжтой. Зохины тосыг 6-аас 8 7 хоног хэрэглэх боломжтой. Ер нь бол гэхдээ та хэр их хэрэглэж гэнэ гэдгээс л хамаарч байгаа л да. Та ингээ маш багаар хэрэглээд байх юм бол илүү удаан хугацаанд бас хэрэглэх боломжтой. За маш их баярлалаа. За эрхэм хүндэт хүн шүү дээ. Өнөөдрийн сургалтын вебинар маань үүгээр өндөрлөж байна. За дахин нэг удаа Монголын зах зээлд баяр хөөргий. Цувралын бүх бүтээгдэхүүнүүд борлуулаад эхэлчихсэн байгаа. За энэ одоо слайд дээр та нар маань QR код харж байна. За хэрэг та нар маань боломж байх юм бол энэ QR кодыг уншуулад аваарай.
За яг longevity бүтээгдэхүүнүүтэй холбоотой мэдээллүүд одоо энэ ч байгаа. За манай Instagram хуудсыг дагаарай. Telegram нэг дээрээ. За за тэгээд бас одоо дандаа асуудаг те. За өнөөдрийн энэ вебинар маань рекорд байх уу гэд те асуудаг. Тэгэхээр ямар ч байсан өнөөдрийн вебинарын рекорд байна, бичлэг байна. За удахгүй та нарын гар дээр хүрнэ, бас конспект материалууд дагалдаа та нарын гар дээр хүрнэ. Өөрөөр хэлэх юм бол презентацууд та нарт очно гэсэн үг. Үүнээс гадна энэ бүтээгдэхүүнийг бусдад танилцуулахад хэрэг болох тэр материалуудыг та нарт өгнө гэсэн. Өнөөдөр цаг гаргаад анхаарал хандуулад ороод ирсэн та нартай баярлалаа. Ер нь бол цаг 30 минутын хугацаа маш хурдан өнгөрсөн байна. За тэгэхээр эксперт Жанарада баярлалаа. Мөрвэрт баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр гайхалтай мэдээлэл хүргэлээ. За эрхэм оролцогчдоо бүгдэнд нь талархал илэрхийлье. За өчиг сайхан өнгөрүүлээрэ. Бүгдэнд баярлалаа, баяртай.